хурлын дарга эрхэм гишүүдээ засгийн газраас улсын хуралд 2019 оны 4-р сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн цалингийн хэмжээг тогтоох итгэл зүйр батлах тухай улсын хурлын тогтоолын цэцлийг хилэлцэх хэсэг асуудлыг улсын хурал 2019 оны 5-р сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хилэлцэж анхны хилэлцүүлэг бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн билээ. Тогтоолын төслийн анхны хилэлцүүлгийг төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 5-р сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хилэлцүүлгийг хийх үед улсын хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг анхны хилэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг улсын хурлын гишүүн тогтгосрон гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ цалингийн хэмжээг тогтоох, итгэл зүйр батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хилэлцүүлэг хийсэн талаар тус байнгын орооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За амар зээг шүнд баярлалаа. За ажлын хэсэг өмнөх ажлын хэсэг байна.